Гайл татвар хоёр дээр ажиллаж байгаа яг үнэн шударгаар ажиллаж байгаа мэрэгжлийн албан агчдыг бол нийтээр нь буруутгах байгаа юм биш. Гэхдээ ерөнхий сайд нэг чиглэл өгөхөөр авилгатай тэмцэх газар очиж шалгаад нэг шалгасан үнээс нь 20-30 байшинтай авилгачингууд гарч ирдэг. Тэгэхээр зүгээр энэ дотоодгаа орлогоо бодлоо ярих нь энэ гайл татварын ажилчдаас бараг бүрдүүлчих боломжтой юм уу гэж харах гээд байгаа шүү. Ер нь бол авилгатай тэмцэх газар ажилласаа хийхгүй бол Монгол хулгайдаж ивчих гээд байна. За тэгээ сангийн сайдаас яг зарчмын хувьд нэг хоёрхан асуулт. Одоо нөгөө тендер зарлагдаад аж ахуй нэгжүүд хөдөө орон нутагт ч тэр хотод ч тэр аваад хийсэн ажлуудынхаа гүйцэтгэл нь дуусч чадгаа мөнгнүүдээ энэ онд авч чадах уу гэдэг нэг асуулт. Хоёрдугаарт нь хувийн хвшилтээр дансаа хаалгах чадгаа эсвэл дансыг хаагаад байгаа хүмүүстэйгээ одоо хаахгүйгээр орлогыг бүрдүүлэх, хаахгүйгээр асуудлыг шийдэх ямар гарц гаргалгаа байна? За сангийн сайд. За түрүү манай төрийн нэрийн бичгийн даргын энэ тоонууд дотор гарсан да. Одоо нэг 1.2 их 80 орчмын батлагдсан төсвийн санхүүжилтийн дүн байгаа. За тэрнээс одоогор бол гүйцэтгэл ирсэн нь бол нэг 100 гаруй тэрбум төгрөг, 92 тэрбум төгрөг байгаа. За он дуустал бол энэ ингээ баг зэрэгээр нэмэгдэх баг. Тэгэхдээ энэ жилийн гүйцэтгэл бол одоо харцсангүй баг гарна. Яагаад вэ гэхээр 5 сарын 31 гэдэг хууль энэ жил анх удаа хэрэгжиж эхлээд 640 тэрбум төгрөгийн одоо төсөв тэрүүгээр шууд хэмнэлтэнд орсон. Тэр хэмжээгээр одоо гүйцэтгэл баг гарна. За тэгэхээр оны эцсрүү яг санхүүжилт одоо нэг 200-аас 300 тэрбум одоо максимумдаа л одоо нэмж гарна гүйцэтгэл. За тэр нь хүрэхгүй дээ. За тийм учраас бид нар 2.3 дотор чи энийг бас тооцоолцсон явж байгаа учраас татварын орлого бүрдүүлэлттэйгээ уялдуулаад бид нар алдагдлаа нэмж болохгүй учраас өөрөөр хэл орлогоо давсан зардал гаргаж болохгүй учраас одоо хэд чиний хэмжээний одоо бид нар орлогоо одоо сайн хэлсэн дүнгээс бүрдүүлж чад. За нэмж гүйцэж хариулъя. За дан сааж байгаа арга хэмжээ бол эцсийн арга хэмжээ шүү. Энийг бол үзмжээр шийддэггүй. Энэ бол одоо яг хуучлагдсан албаны арга хэмжээний процессор явж байгаа хамгийн одоо сүүлийн арга хэмжээ. За өмнө нь одоо энийг анхааруулна, удаа дараа мэдээлэл хөргүүлнэ. За мөн хоног мэдээлэл хөргүүлснээс хойш хоног өдөр тоолно. За тэр хугацаанд одоо ямар нэг татвар төлөх үйлдэл орлого хийгээгүй бол одоо дан саана гэдэг ийм хуультай. Хэрвээ энийг татварын байцаагч хийгээгүй бол эсвэл татварын байцаагч өөрөө бурууддаг. Бид нар ийм хуулийн дагуу одоо татварын байцаагч нар маань ажилладаг.